захирал хүнд коуч яагаад хэрэгтэй? Ер нь бол хүмүүс коуч багш хоёрыг бас ялгахаар харах хэрэгтэй. Коуч бол жишээлбэл тэр захирлаас илүү мундаг, илүү их мэддэг гэсэн үг биш. Зүгээр ялгаатай нь бол коуч хүн бол яг өөрөө тодорхой өнцгөр, тодорхой нарийн салбарт зөвлөгөө өгч байгаа. Тэгэхээр одоо би ганцхан жишээ хэлье л да. Одоо дэлхийн хамгийн том компани Google компани захирлахад 6 коучтэй гэж өөрөө хэлж байгаа. Том асуудал байх тусмаа түүнийг бол 6 талаас нь харна. Одоо байгаль орчны асуудлаар, хүний хөгжлөөр, технологиор. Тийм учраас нэгдүгээрт коуч ямар хэрэгтэй гэвэл тэр захиралд энэ өнөөдрийн хэцүү өрсөлдөөнтэй маш хурдан өөрчлөгдөж байгаа технологи, маш хурдан хүмүүс ажилд ороод гарч байгаа энэ бизнесийн динамик үед бол тодорхой чиглэлүүдээр тэр коучд бол захиралд одоо хараа өгч байгаа, нүд өгч байгаа. За хоёрдугаарх нь бол тодорхой чиглэлүүдээр тэр захиралд одоо мэрэгжлийн, технологийн одоо арга зүйтэй тусламж өгч байгаа. За гуравдугаарх нь тэр захирлыг бол одоо тамирчнаар бол формонд нь барьж байгаа. Хүн бол тасралтгүй сурж байна. Тамирчин хүн бол жишээлбэл 1 сар дасгал хийхгүй бол одоо юу гэж хэлдэг, манайхны хэлдгээр форм алддаг. Тамирчин хүн бол үргэлж бэлэн байх хэрэгтэй. Яг түүнтэй адилхан том компани удирдах байгаа, том бизнес эрхэлж байгаа хүмүүс бол яг тамирчинтай адилхан байнгын дасгалтай, байнгын бэлэн байх хэрэгтэй. Тэгэхээр тэр хүн өөрөө маш их ачаалал авж байгаа, маш их том ажилд дарагдж байгаа, цаг байгаа. Тийм учраас хажууд нь тэр хүнийг үргэлж формонд нь байлгаж явах тийм туслагч нар хэрэгтэй. Тийм учраас энэ коуч бол үндсэндээ нэг удаагийн компанид ажил бидний хэлдгээр субботник биш шүү дээ. Ер нь хэрвээ хүнд хэлэхэд таалт хариуцлагатай том ажил хийж байгаа, том бизнес эрхэлж байгаа бол ер нь насан туршдаа коучтай байх хэрэгтэй. Магадгүй одоо компани хэмжээ өөрийн одоо зорилгоос хамаарат хэд хэдтэй ч байж болно. Яг л өөрийгөө нөхөх хэрэгтэй, өөрийгөө компани тухайн он жилүүдийн хамгийн чухал ажлуудаа магадгүй онцгой анхаарч илүү коуч авах хэрэгтэй. Компани үргэлж солигдож байгаа, шинжлэгдэж байгаа, захирал өөрөө үргэлж хөгжиж байгаа. Тийм учраас шинэ зорилго, шинэ ажилтнаа уялдуулаад бас заавал коуч авч явах хэрэгтэй. Тэгэхээр хүн насан туршдаа сурах хэрэгтэй, насан туршдаа хөгжих ёстой. Тийм учраас хоёр зам л байгаа шүү дээ. Нэг нь өөрөө бүх юмаа уншаад, судлаад одоо юу гэж хэлэх юм явна. Тэр бол маш хүнд хэцүү зам. Нөгөөх нь мэрэгжлийн хүмүүстэй хамтрна. Тэр нь бол жишээлбэл коуч.